Би чамд нэг зүйлийг харуулъя гэж бодож байна. Энэ Тимэтэй огшин энэ бол бид. Нүүдэлчин хүмүүс. Бид нүүд сууж явахад их авсаархан их минимал амьдрал дээр нь бас жалжуул мэдээлэл бас дээр нь бас мөнгө төгрөг сэрэгтэл байдаг л ийм л амьдрал яг л үний амьдралтай адилхан. Тэгэхээр би яагаад заавал энийг тавьчихсан чамтай уулзж байгаа юм гэхээр хүмүүс энэ хүнтэй танилцах гээд янз бүрийн бэлэг шилт ирэх дарж байгаа юм. Тэ. Одоо ингээд мотоцикл өгсөн тал байна. За ингээд 5-10 цаас өгсөн тал байна. Хивс бэлгэлсэн түүх бий. Данх шанаг бэлгэлсэн түүх бий. Энэ бэлгийн ингээ аваа явж байгаа юм гэсэн утгаараа. Ер нь бол тэр утгаараа. Тэгтээ энэ бол бидний амьдрал биш. Энэ хүний хүсэл тэмүүлэл биш. Тэгэхээр би чамтай танилцахдаа чамаас би бэлэг авч өрөнд ормооргүй байна. Мөн үү? Чи надад бэлэг өгөөгүй. Тэр чинь маш сайн. Хүмүүс танилцахдаа нэгэндээ бэлэг өгөөл тэгэл ер нь бол нэгийг өрөнд оруулцдаг. Зүгээр ахын одоо нэгэндээ бэлэглэх сайхан сэтгэлээр цэцэг навч тийм ээ. За одоо ээж аавдаа мөнгө төгрөг инээ тэр бол шал өөр асуудал. Тий. Хүний сонголтыг ингэж бодлуулдаг. Одоо жишээлбэл би маш олон бараа таваар сурталчсан хүн байна. Тий. Уудаг шараа аргинаас эхлээл одоо иддэг гурил одоо бүх юмыг тэгээ ингээ харж байгаад хүмүүс сонголт их муутай байдаг. Тэ олон юмыг бид нар чинь олон юмыг зэрэгцүүл сонгодог нийгмээс одоо социалист нийгмээс сонгодгүй нийгмээс социалист нийгмээс капиталист нийгэм буюу бид өөрөө өөрсдөө хангадаг маш олон сонголттой юм нийгэмд ороод ирсэн. Бажидаг. Тэгэхээр хүнийг өрөнд оруулах муухай. Би чамд өрөнд ороогүй учраас би чамайг сайхан танилцъя гэж бодож чинь чамтай. За ингээд хоёулаа овг нэрээ хэлэндээ. За нийтэд хэлнэ. За 90 овгтой Майн баярын тулгат. Майн баярын тулгата. Майн баяраар танаа тий одоо төрсөн байх аавын нэр. Аавын чинь нэр. Айгуу Майн баяраар төрж идэв. Тэр сарын 19-нд төрсөн. Тэгээ нөгөө эмнэлгээс гарах үед яг Майн баяраа таарсан аавын чинь тийм ээ. Эмнэлгээс нөгөө төрхөөс гарах үед нь Майн баяр. Тийм байх. Тэгээ Майн баяр. Тэгээд нэр. Өнөөдөр Майн баярын нэгэн. Яг Майн баярын өдөр. Энэ сайхан баярын өдөр энэ одоо хөдөлмөрчд хэв санаа нэгдлээ илэрхийлдэг тийм ээ. Тэ бид одоохон манай социалист нийгэмд бол одоо хөдөлмөрчд бол өөрийнхөө хөдөлмөр тэмцлээрээ бахархаж хийж бүтээснээрээ бахархаж тэгээд одоо салбараараа өөрийнхөө мэрэгжлэр одоо жагсаж тэгж өөрөөрөө бахархдаг байсан. Сайхан баяр байсан. Тэгээ жоохон болсон л да. Тэр үе чинь бага байсан. Тэгээд хүлээдэг баярууд юм байсан шүү дээ. Тэгэлгүй яах зэрэг гараад багтууг байрсан хүмүүс явдаг. Тийм гоё шүү дээ. Тийм. Тухайн нийгмийн нэг одоо онцлог түүх юм да тий. Түүх энийг би тайшин шихэхгүй. Дараа нь бидний жагсаал өөр болсон. Майн баярын жагсаал маань эрхээ хамгаалах жинхэнэ утга руугаа очсон. Хөдөлмөр хийж байгаа хүн, баялаг бүтээж байгаа хүн эрхээ хамгаалахын төлөө. Тэгэхээр аавын чинь нэр их сони юм байна. Майн баярын чиний нэр тулгат. Тулгат гэхээр одоо над тулга төрийн тулга ер нь манай гурван хөлтэй сайхан ган тулга санаанд орж ийн л да. Тийм алтан тулга биш. Өвөө маань бүх судлаач Цэрэнгийн Батбачир гэж хүн байсан. За. Тэгээд тулгат тэгээд одоо залуу бүхийн цол. Тийм үү. Тийм одоо нөгөө шонхор начин гэдэг байдаг шүү. Тэрнээс бүр хүүхэд одоо тийм тэрнээс өмнө бүхийн цол гэдэг тийм байдлаар тулгат өвөө маань тийм хайрсан тийм нэрэлтэй. Би чамайг төрийн тулга тэр нөгөө бүр том утгаар нь яг аль тийм бас бодсон байх. Зөв юм байна. Тийм байна.
Их сайхан. За одоо бол хин ч мартчихгүй сайхан. Одоо ог нэр, аавын чин нэр, чиний нэр ингээ ороод ирлээ. Чи ер нь багада юу хийж исэн хөхт? Нөө багада Адилхан сургууль сурч явсан тийм үү? Чиний амьдралд бага насан чи ямар сони юм тахиасан? за яг ингээд хүний бага нас бүгд л өөр өөр дурсамжтай байдаг бах те. Тэгэхээр яг бинийг юм дэрх баярлалдаг. Яг биднийг одоо намайг бага байхад Монгол оронд арчилсан хувьсгал өрнөсөн. Тэгээд тэр үед аав маань, ах маань одоо тэр үйл хэрэгтэн явж ийсэн. Манай гэр бүлийнхэн ч одоо тухайн үед чинь гэртэл янз бүрийн улс төрийн зүйлүүдийг ярьдаг, тийм уур амьсгалаар амьсгалдаг байсан. Тэр их онцлог тийм цаг үеийг одоо бас яг ингэж өнгөрүүлсэн. Одоо өмнө нөгөө социализмын үе тэгээд яг арчсан хувьсгал болоод ингээд чөлөөт нийгмийн ийм үе хоёр яг тэр зааг дээр миний бага нас өнгөрсөн. Одоо яг нөгөө картын барааны хүнд хэцүү үе тэгээд одоо тэр бүх өөрчлөлтүүд багш орчлын багш маань 45 хоногийн курс зугаад англи хэлний багш болчдөг ч юм уу тийм их сонирхолтой. Тэгээ намайг бага байхад чинь одоо нөгөө Чингис хаан маань одоо ёс заншил шашин шүтлэг гэдэг нь ториотой байсан. Тэгээд пенерийн байгууллага, бүлэгмийн зөвлөл, баатарчууд гэдэг ингэжсэн бүх юм огцсон мэргээл. Тэгэл одоо яг одоо 4-5 дугаар анги байх үед чинь нөгөө Монголын нууц тавчааны 750 жилийн хой болох ч юм гээл. Тэгээд тэр үед чинь улаан ууд сонинд чинь их тийм гоё Чингис хааны тухай, Монголын одоо үндэсний тийм баатруудын тухай тэр их гоё тийм зурагтай нийтлэлээр тийм гардаг. Тэрийг нь хайчилж аваад ингээд цуглуулдаг тэр байсан. Тэгээд тэр бол яг миний одоо тэр тухайн үеийн бага насны бас их тийм онцлог юм уу те. Тэрэнд одоо их одоогор ирлэх хоббитай тийм байсан. Владимир Ильич Лениныг таних уу? Танилгүй яах вэ? Яаж танилцсан? Гэхдээ одоо тэгэл нөгөө бага байхад чинь одоо сурагт телевиз сонин бүх юмар явна. Тэрний тухай байна. зүгээр сураг байсан тийм үү? Тийм ээ. Тэр баг л танилцсан юм шүү дээ дөнгөж. Тэгэл дараа нь өөрчлөгдсөн тийм ээ. За тийм байдаг байж. Чи ер нь одоо хэдтэй вэ? 42 та. 42 та. 12 та байжээ 90 онд. Тийм үү? 30 жилийн өмнө. 30 жилийн өмнөх 12 та байхдаа чи ер нь чиний сэтгэл үлдсэн ямар ажил хийж байсан чи? Та нарын үед бол бэлэн жилийн ингээд ажилд орчин 90 оноос хойш тийм байхгүй болсон шүү дээ. 90 онд аав ээж баг хаяа явсан та нарыг. 8 худалдаанд байдаг юм эсвэл ямар нэгэн байдлаар та нар чинь тийм үеийн хүүхдүүд бие дааж эхэлсэн Монголын шинэ үеийн хүмүүс. Өөрөө өөрийгөө дааж амьдрах юм байна гэж хатуу бат итгэсэн. Тийм яг 89 онд ээж маань Герман руу тухайн үед зүүн Герман байсан. Тэгээ социалист лагерын Герман руу мэржил дэвшлүүлэхгээ явсан. Тэгээд 2 жил гарсан болсон л доо. Яг ээжийг байхгүй хооронд л одоо Монгол оронд арчил үрсэн. Тийм. Би ч одоо ээжийн ирэх хүүхэд байсан. Тэгээд ээжийг яваад буцаад ирсэн чинь ингээ би өөрөө ч жоохон өссөн том болцсон. Ингээ эргэлтсэн чинь нэг болж өгөхгүй. Ястай л хүчээр би даах гэдэг ч юм уу тийм одоо байдал руу орсон байх. Тэгээд яг ер нь яг 90 он гараад нэг 92 93 оны үед байна уу да. Тэр үед баруун дэлгүүрүүд тийм солонгосын касет зардаг байсан 60 минутын 90 минутын өдрийг. Тэгээд тэр касетыг аваад юу яадаг? Бичлэг хийгээд Beatles-ийн дуу муу өдр ингээд. Тэгээд тохирцооны дэлгүүр гэж тоглоод. Чи тэгээд бичлэг хийгээд зардаг. Зарж ирсэн. Энэ касет хэлнэ шүү дээ. Тэр чинь овс овоо хөрх мөнгө. Тэгээд дуугаа цуглуулна. Тийм. Дуу нь одоо Beatles-ийн дуу ч юм уу, Bee Gees-ийн дуу. Яг зөв. Дөнгөж нөгөө капитализмын чимээ Монгол руу орж ирж байгаа үе шүү дээ 89 он. Тэгээд тэр касетны нөгөө хавцан дээр нь дууны одоо гарчуудыг ингээ гараараа бичээд тэгээд тухайн үед тийм их хүмүүс бас тэгэл авдаг л байсан байгаа. Гараараа бичээд тэгээд чи солгоо юм аа? Тийм солгоо. Аюу сан зарч. Тийм байна. Чи солгоо хүн байна. Зөв. Тэгээд бас яг хажуугаар нь одоо ажил гэхээсээ илүү зүгээр ер нь нөгөө арчлал сонин өдрийг бас тараалцаад бас ингээд явж исэн. Арчлал сониныг тараалцаад одоо гудамжинд тий. Аваарай гэл. Аваарай, арчил сонин аваарай. Тийм хөвгүүд зөндөө гүйлддэг байсан шүү дээ. Яг ер нь бас ичин л дээ. Нөгөө юм зархаас. Тэгэл өөр өөртөө тэмцээл ингээд тэгэл аавын ажилд туслах маягтай тэгээд. Тэгээд чи нэг сонин зархад хэдэн мөнгөн чамд
Гөө яг тэр чинь нөгөө нэг яг ингээд тэд идгсэн тийм байхгүй. Тэгэл нэг жоохон урамшуул, нэг жоохон хоол мод одоо юу гэдэг те нэг тиймэрхүү л байдаг. Өгөн тийм ээ. Тийм. Хүмүүсийн шууд яг тэдийг заруулт идэх. Тэгэхээр чамайг ингээд сонин бараг гүйж яхад чамд эхлээд нэг жоохон айцтай байсан уу? Ер нь тэр үед чинь нэг одоо ер нь нийт монголчууд тийм ээ ихэнх нэг тийм байсан шүү дээ. Хар зах руу явахаас ичдэг мичдэг. Та хэрэг эргээд дурсах юм бол яг аймаа худалдаа хийнэ гэдэг бол тийм муухай бохирч маяг. Тийм. Тэгээ ингээ одоо гудамжинд ямар нэг юм зарах гээд явна гэдэг бол мэдгүй. Тухайн үед бол миний хувьд бол нэг хүүхдийн хувьд бол нэг тийм жоохон эвгүй. Гэхдээ нөгөө зарж байгаа түгэж байгаа юм даа бол их дуртай. Агуулганд нь. Тийм агуулганд нь. Гэтэ чи өөр агуулга нь мэдэхгүй шүү дээ. Тэгтээ тэр чинь бүр хүүхдийг гололтгүй. Би чинь бүр багтаа тэр чинь 3 4 дугаар ангид байхдаа ангитаа тэгэл ангийнхантайгаа маргалдсан шүү дээ. Бараг улс төрөөр маргалдаг гэсэн арчтай тэгэл ярьдаг байсан. Манайх чинь нөгөө микрт байсан. Тэгээ микр чинь бас тухайн үеийн элитүүд их олон тий. Голцоо одоо тухайн үеийн одоо улс төрийн төвчөөний гишүүд юм уу нам төрийн бас тэг микр тийм байсан. Гайгуудын айлын бас хүүхдүүд өдр байдаг. Манай сургуульд чинь. Тэгэхээр нөгөө одоо Монгол ардын хувьсгалт нам талдаа тийм айлын ч юм уу хүүхдүүд ихтэй. Манайх болохоор нэг тийм би ч одоо аав маа ахыгаа ингээд яг хөө жоохон хүүхдийн өөрийн нэг үзэл бодол гэж юу байх вэ? Нөгөө томчуудын яриаг л гэртээ сонсчоод эрийг найзуудтайгаа ярьж байгаа тийм юм байгаа юм да. Тэрэндээ айгүй тийм дуртай байсан. Бас найзууд дотор бас шинжлэгч. Одоо тийм тэгээ манай гэр чинь өөрөө мэдээгүй. Тийм. Манайхан яг адилхан. Яг 90-ад онд одоо бидний үеийнх нь штэ. Одоо Зориг, Баабар, одоо Үүл тийм ээ гэх мэт ингээд гончгоо энэ төр тийш одоо ярьдаг. Би зүгээр л жоохон л юмнуудыг өөрсдөх гэсэн тэр 20 дугаар дэлгүүрийг тусгай дэлгүүрийг байхгүй болох гэсэн тийм ээ. Дарга нарын машин унаад байдгийг болиулах гэсэн. Дарга нарын хүүхэд гадаадд сурдаг, ажилчны хүүхэд дотоодд сурдаг, бараг сургууль олддгоо арын хаалга гэдэг юмыг устгах гэсэн гэж гарч ирээд тэгээд өнөөдрийн энэ агуу сайхан ардчлалын баян бүрд болж хувирсан шүү дээ. Тэгэхээр тэр сонин зарж байгаа хүүхэд надад их гоё ардчлалын дуу хоолой, ардчлалын юу шиг одоо дохио, хонх одоо цагт сайхны одоо хонхны дуу шиг сонсогдтыг. Тэрний цуурай шиг сонсогддог байхгүй. Цагт сайхан гээд одоо манай аавын дүүлтэй. Тийм үү? Хонхны цагт сайхан маань уу? Аавын чинь дүү. Төрсөн дүү. Тэгээ цагт сайхан тэрүүгээр бас шүүгэнтэй байсан. Тэгэхэд чи бас ахыг харж ийсэн. Тэр байхаа одоо тэгэл гэр оронд нь очин ах чинь тэгэл үүрээр мүрээр юм бичсэн тэр тийм ингээл нөгөө тэгэл одоо хэл идэвхтэй байсан. Тэр үед чинь нөгөө хонх хамтлагийн тоглолтууд болоод тоглолтууд дэр нь очиж одоо үзэн. Тэгэл ааваас нөгөө бүх дууных нь өгнүүдийг аваад бүгдийг цээжлээл. Одоо ч би бүх дуугийн цээжээр мэднэ. Тийм үү. Тэгээ нөгөө тухайн үед чинь пенерцлэнд очин. За би чинь ингээд нэг жоохон одоо 4 5 ч юм уу те 6 дугаар ангийн хүүхэд байгаа шүү дээ. Тэгээ 8 9 10 дугаар ангийн ах эгч нар тэр Аршанти 18 одоо юу гэдэг те тэр дуунуудыг ингээд бидний харан шийдрийн үгийг надаас аваад заалгаал тэр гээл тиймэрхүү байсан. Тэгээ тийм ээ тэр үе чи яг биднээсийн яг ардчлалын үг ая цагт сайхан өөрөөр гаргаж ирсэн. Тэгээ цагт сайхны ах нь танаа аав юм биш үү? Тэгэхээр чи цагт сайхны юу гэж явах вэ? Одоо авах дүү гэж авах уу да. Авах. Тийм. Авах тийм. Болж таарч штэ тий. Нэг гэрвэл. Тэгээ нэг гэрвэл дотор ингээд хажууд нь дуудуулаад идэг хүнтэй. Аав чи бас зүгээр ер нь бол нийтлэлчийн хувьд тийм ээ. Одоо нийгмийн сэтгэлтнийх нь хувьд бол би бол хөндлөж авдаг. Тэгээ би тэр ч гэсэн энд олны тэр радио телевиз цуг ажиллаж л байсан. Нэг хэсэг. Тий. Ер нь бол бидээс багаас нэг мэднэ. Багын нэг адилхан хулигнууд л ахгүй юу? Ямар сони. Тэгээ Майнбаяр аав чинь бас ер нь нийгмийг өөрчлөх явдалд хэр оролцсон. Тэр үеч нөгөө Монголын арсан холбоо байгуулагдаад тэгээд тухайн үеийн одоо тэр нөгөө системтэй тэмцээн тул одоо байгууллагууд дээр орон нутагт салбар зөвлөлүүдийг байгуулахаас өөр аргагүй юм шиг байна. Тэр үеийн залуучууд. Яг тэгэхээр Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг маань одоо бүх байгууллага дээр намын үр байдаг. Бүх одоо орон нутгийг нэгжид тийм ээ. Аймгийн нам гарч ирсэн. Тэрэн шиг одоо ингээд салбар зөвлөлүүд байгуулагдахад аав оролцож байсан. Тэгээд яг өөрийнхөө ажиллаж исэн сургууль дээр салбар зөвлөл байгуулад Монгол одоо МОХ-ын арсан холбооны салбар зөвлөл байгуулад тэрнээсээ болоод ажилласаа одоо халагдж исэн. 30 жилийн өмнөх
12 настай сонин зараад ардчин сонин зараад гүйж явж исэн хүүхэд өнөөдөр хүртлээ чи ямар сургууль боловсролыг дамжиж ирсэн бэ? Би ягаад энийг асуудаг гэхээр хүн ихлээр бие нэг сайхан боловсруулнаа. Ардын сайхан үгүй. За хоёрдугаарт бол одоо гэрээ маш сайхан одоо санаа зовлтгүй сайхан амьдралын орчныг бий болгоно. Би сод гэрээ зас гэдэг юм ярьж байна тий. За тэгээд дараа нь энэ төр засгаа бодож олон түмнээ бодож амьдрах ёстой. гэж өгөж сургасан. Тий. Тэгэхээр одоо чи яаж боловсрсон хүн бэ? За дунд сургууль 1-р сургуулийн 5 ангийг яг 30 дор сургууль сурж байгаа. Би чиний үжил бодлын хувьд бол би чамайг бүрэн боловсрсон гэж ойлгож байна. Ягаад гэвэл ардчин сонин 12 настай зараад гүйж явсан хүүхэд штэ. Одоо Эрдэнэ ухаан тэг тал руу. Тийм тэгээд 10 жилээ төгсчөөд МУИСт програм хангамжийн ангид одоо 1 жил сурж агаад тэгээд Японы засгийн газрын тэтгэлэг одоо тэтгэлэгт шалгаруулах тийм шалгалт өгөөд тэгээд тэр тэнцээд тэгээд Японы 10 жил сайн сурдаг байжээ. Тэгээд тэтгэлэг чинь маш хатуу тэтгэлэг байсан шүү дээ. Тий 10 жилд яг мууч сурж исэн, онцч сурж исэн. Төгсгдөө бол онц төгссөн л да. Тий. Тэгээд яг сургууль солигдсны дараа бол нэг жоохон хоцорчсон байсан л да. Тэгээ анх бол нэг хэсэг жоохон муужуу дунд авч байгаа. Тэгээд Японд эдийн засгчаар одоо бакалавр төгсөөд тэгээ магистр төгсөө. Ямар сургууль төгсгөө? Кёотогийн их сургууль. Кёото. Одоо хоёулаа чиний юу руу орё? Facebook руу орё. Тэхөө. За. За тэгээ цаашаа үргэлжилнэ. Чи юу үзүүлэх гэсэн юм уу байгаа уу байхгүй. Би энд бол яг зүгээр Гэхдээ би чамайг ба шүү дээ. Би чамд итгэж байна. Би итгэж энэ хэн юу танилцахад Монгол хүмүүс танилцахад их учир бий. Дуудах нэрийг их өгдөг. Дуурсах нэрийг ихрэн өгдөг гэж. За Ман баярын толгойд гэж орох юм байна. За ороод харсан чинь за ороод энэ одоо яасан мундаг чи дээлтэй сууж гин үү? тий энэ цагаан сарын үеэр профиль зураг солисон. За сайхан байна. Монгол ингээд тэгээд яг сая ч нэг коронавирус гэдэг бас гадуур золголт байхгүй тийм ээ. Чамд дээлх сайхан загт юм байна. Гэртээ ингээд дээл өмсчөөл ном бичдэг байсан. Дээл өмөрчхөөд. Тийм ээ. Гоё штэ. Өвөө маань ном бичнэ гэдэг нь ямар төрлийн одоо үндэсний бүх юм. Тухай. Одоо нөгөө нэг архивд суудаг. Тэгээд тийм ерөөсөө бүхийн одоо тухайн их засгийн үе тийм их одоо юу даншиг наадам тий 10 засаг гэдэргээр ингээд тэр үеийн тэгээ мөн одоо энэ ардын хувьсгалын жилүүдэд төрүүлж байсан, зүйрлж байсан нэтрэгээл ингээд бүгдийн судлаад ингээд эмгтгээд ном болгодог. Үндэсний бүх хамгийн сүүлд үндэсний бүх 70 жил гэдэг ном. Монголчуудынхаа үнэт зүйлийг уламжлуулан бидний одоо хамгийн том үнэт зүйл чинь бүх морь сургуур юм шүү дээ. Тэгээ наадам. Тэгснээр үндэсний хувцас. Бид тэрүүгээрээ л одоо онцгорч байгаа шүү дээ. Тэгээд олон морины тухай тийм сур тэгэл ялангуяа бүхийн тийм одоо эмгэгтгэл юм да. Зөв тийм байна. Ястай сайхан үг байна. Одоо яг тэр бүх судлаачд бол ер нь Ц Батбаатарын тийм номноос иш татав гэдэг. Одоо иш татаж. Батбаатар гэдэг хүн байсан байна тийм үү? Тийм байна. Батбаатар Ман баяр Батбаатар гэдэг манай ээжийн тийм ээжийг нь зөв. За ястай сайхан юм байна. Энэ юун зураг байна? Энэ дөнгөж нэнгүүт. Энэ тийм одоо нэг cover зураг гэдэг байгаа юм л да. Тэгээд нэг манай нэг дүү маань ингээд энэ дээр нэг юм номнуудаа та нэг бичижсэн номоо ч юм уу, унших дуртай номоо ч юм уу тавьчих гэв. Би номын сангаас нэг хэдэн ном авчираад тавьчих ингээд зураг авчих. Энэ бол чиний одоо миний одоо өрөөнд байгаа номын сан дотор байгаа ном. Энэ бол чиний өнгө. За Японы тухай байх шиг байна, тийм үү? Нөгөө одоо редактораар оруулж ирсэн юм. За чи редактороор орсон юм уу? Чи одоо номыг бүтэн номыг хэдэн хуудас номыг юуны тухай номыг? Энэ яг зүгээр одоо нөгөө өстой минималист гэсэн зүйлүүд ярьдаг шүү дээ. Даншари гэж японоор хэлдэг. Тийм одоо хамгийн нөгөө энгийн амьдрах. Даншари тийм. За тэгээд тэрний тухай тийм номын одоо
орчуулгыг редакторлсан. Би нэг юм ойлгоод байгаа. Бид нь социализмд амьдарч ирсэн. Капитализм руу орсон. Капитализм маань бас дэнтэй дунтай янз бүрийн яриатай байна. Одоо бол минимализм гэдэг энэ том одоо орон зай руу орж ирсэн. Тэрэнд нь Монгол түмний энэ аж байдал нөгөө түрүүний тэмээтэй эмэг нь яг таарч байгаа байхгүй. Хүн тийм их юм. Энгийн авсаархан тийм одоо амьдрал. Тэгээд аз жаргалтай. Хөрөнгө ихсэхээр л хүний аз жаргал тэр хэмжээгээр багасдаг гэж. Тийм ээ. Нойргоо ханддаг одоо байнгын зовлонд ордог. Заалаад их гоё. Тэгээд цааш нь энэ ямар нуунуудын товчхонд ордог. Мэргэжлээ зөв сонгох тань Япон хөтөч зэрэг энэ оноод манай нөгөө Имос клуб гэдэг залуучууд бид нэг оюутан байхасаа нэг юм клуб байгуулад ном бичээд орчуулад тэр нэг явцсан. Одоо нэг 10-аад ийм бас нэг ном номтой. За. Тэдрээс энийг чи одоо Монгол түмэндээ түгээж штэ их хэлээр нь. Тийм тухайн үед яг оюутан байхдаа нөгөө гадаадд одоо Япон, Герман, одоо энэ тэнд Америк мөрдөөсөн залуучууд бид нар нэг тийм клуб байгуулад цахим орчинд тийм. Тэгэл бай. Одоо ч бид нар ерөөсөө холбоотой л доо. Тийм одоо манай найз нөхд маань одоо энэ тэнд ингээ сайхан ажиллаад бэрхлээд нийгэм устаа бас хөнөмөр оруулаад явж байгаа. Соён гэгэрүүлэх ажил хийцгээж байгаа. Энэ соён гэгэрнэ гэдэг бол зүгээр нэг тийм тунхаг төдий биш. Энэ бол жижигхэн юмар л хүнд ордог тийм ээ. За энд хонхны дуу. Тийм нэг саяны нөгөө цогаах юм аа. Тийм. Энийг яасан чи? Бүтээлийн эмхтгэл энэ аав эмхтгэж гаргасан зөв юм байгаа. Тэснээс яг одоо эс зөх цайхны одоо амьдрал тэмцэл уран бүтээл гэдэг номыг одоо аав маань бичиж дуусгаж байгаа. Одоо баг өнөөдөр дуусж байгаа байх. Тийм үү. Тэгээ би бас тэрэнд нь бас яг одоо редактор маягаар оролцоод ингээд застмасаад нэг болж байгаа. Тийм. Ягаад гэхээр бас энэ жил одоо яг 60 нас хүрэх одоо хүрсэн байх байсан. Номоо бараг одоо өнөөдөр хэвлээ гаргаж байгаа юм биш үстэй Ман баярын өдрөөрөө аавч. За ер нь бараг л тийм. Тэгж юм тий. Өнөөдөр Ман баярын одоо 5 сарын 1-нд тий. Май гэдэг сайхан сар. Тэгээ одоо цэцэг нөгөө би бол ямарсан ингээд нөгөө уншаад редакторлаад энэ өөрийнхөө хийхмүүдийг хийгээд дууссан болохоор одоо л тэгэл аав бол тэр хэвлэх мэлхэмэл хөөцөлж байгаа. Чич бас бичгийн хүн байна. За зөв. За энэ Цэвэнгон зураг байх юм аа. Яа вин хүнийг их хүндэлж явдаг одоо гайхамшигтай хүн л дээ. За. Лочонгоон бичсэн ийм ном одоо бас одоо яхаар байхгүй манай шин цагийн Монгол орны одоо эрдэм судлалын болон улс төрийн одоо бүхэл одоо талбарт анхныхан тэр үрийг тарьсан юм гайхамшигтай суут одоо түүхэн хүн гэж би ингэж хүндэлж байгаа. Анхных нь 14 онд гаргасан номын санаж байна. 14 онд гаргасан ном улсын ямар ном вэ? Улсын үндэс гэж. Улсын эрх. Улсын эрх гэж ном бий. За чи тэрийг олж үзээрэй. За тэр бол одоо тэр үед нөгөө Швейцар руугаа хөгжнө гэж. Тий. Одоо бид бол Канад руугаа хөгжнө гэсэн. Нөгөө ардын намын эрмэлзэх 10 зүйл тэр чинь төмөн олноо тунхаглан зарлах бичгийн яг ихийг нь бичижсэн үн тий. Анхны улсын төв одоо номын санг байгуулсан нөгөө судар бичгийн хүрээлэнг анх байгуулж одоо анхны л одоо шинжлэх ухааны байгууллагыг бас байгуулж ирсэн. 100 жилийн өмнө саяхан тэр ном гаргасан байлээ нэг залуу одоо миний нэвтрүүлгээр орсон доо тэр улсын эрх гэдэг бол одоо тэр олон улсуудын нөгөө үндсэн хуулиудыг үзээд тэгээд үндсэн гэж бичээгүй улсын эрх. Улс гэдэг ямар эрхтэй юм бэ? Улс гэдэг үгээ авахта энэ төр засаг гэж аваагүй түмэн олон гэж авсан. Улс бид нар шин тэгдэг шүү дээ. Баахан улс ирж явна. Тэгдэг үдтэй нэг ингэж нэг дөрвөн морьтой улс ирж явна. Тэгээд чи улус гэдэг үг чи өөрөө бичгээрээ тэг дууд. За ёстой гоё юм байна. За цаашаа яваа хоёулаа. Энэ бүхнийг чиний энэ рүү ороод бүгд үзэн штэ. Тэгин за. Энэ юу болж байна? Нэг энэ нөгөө нийслэлийн иргэдийн хурал дээр одоо ярьж ирсэн. Үгүй нийслэлийн иргэдийн хурлыг за чи Японд сургууль төгссөн. Ямар мэргэжлэр? Эдийн засгийн. Эдийн засгийн ухаанаар. Эдийн засгийн ухаан. Магистр. Доктор хийжээ. Үгүй доктор ийм байгаад байгаа маа. Яг доктор гэдэг бол бүр эрдэм номоор явах хүн. Шинжлэх ухааны руугаа. Тийм шинжлэх ухааны тал руугаа. Би бол яг магистр төгсөөд за би ер нь яг энэ бодит амьдрал руу орох хүн юм байна гэж өөртөө бодсон. Зөв. Илүү тэр нь сонирхолтой. Чи бас өөртөө их мундаг зориг тавьдаг хүүхэд юм да. Одоо хэдвүлээ нас дахиад асууч. Тийм одоо 42 нөгөө хий настайгаа 41 42 одоо ингээ хүрч. Тий яасан цаг одоо та нарын үе яг хаалгадаг шүү.
орох уу гэж байгаа үе. Тий. За ирж яваа цагийн дуу 30 жилийн өмнө дуулсан дуутайгаа ирж яваа юм байна. За энэ Би 2010 онд их орондоо ирээд тэгээ 12 онд дүүргийн иргэдийн хуралд Баянзүрх дүүрэг дээр одоо тэмдгийн зүйдсэн зогсож байна. тэгээд дүүрэг дээр нэг дараа нь нийслэл дээр төлөөлөгчөөр сонгогдоод ингээд явж байгаа. Энэ бол яг бас дотроо итгэж бодсон. Одоо ингээд залуучууд юу юугүй одоо том улс төр яриад ингэн тэгэн биш бас яг ингээд хороо 20 гудамж талбай нэг хүмүүсийн амьдрал гэр хороолдог гэдэг юм нас л ер нь ингээд холилдоол зуралдаал ингээд одоо яваал ирж байгаа юм л да. Дүүрэг нийслэл гэдэг ингээд. Чиний энэ заманж байгаа зам нэг Төмөрбаатаргаа гэж нэг хүн биш үү? Бидний үеийн Японыг тийм дэлхийн Төмөрбаатар руугаа. Тий. Тэр хүний энэ зам байдал тэр одоо байж байгаа төрх та нар Японд төгссөн хүмүүсийн төрх аязан ер нь бүгд нэг дотроо нэг тийм тангараг тавьд юм шиг байна. Улсынхаа төлөө гэдэг тийм ээ. Тий одоо би бас баярлалтай юм л да. Японд яг тухайн үед чинь гадагшаа сурж байвал хаашаач яах вэ гэдэг нэг тийм үе байсан. Одоо тэр чинь би чинь 96 онд 10 жилээ төгсөж байгаа юм чинь. Америк, Канада одоо өндөр хөгжилтэй орн байвал нэг хаашаач хамаг явъя гэхэл англи хэл үзээл ямар нэгэн байдлаар одоо scholarship тэтгэлэгт хүрчих санаатай ингээд бэлжсэн. Тэгээ яг одоо боломж болцоо олцсон байна Япон орн. Гэхдээ би Японд сурсны зүгээр хамгийн гол олж авсан зүйл бол яг л одоо тэр өөрийн гэсэн тэр нэг ихтгэл үнэмшилтэй тий тэр зарчимдаа үнч байдаг. Тэр зүйлийг ингээд одоо зүгээр энгийн Япон хүмүүсээс ч мэдээж суралцах байж болно. Мэдээж Монгол ч гэсэн тийм хүмүүс зөндөө сайхан хүмүүс байгаа шүү дээ. Одоо аль ч ард түмэн сайн хүмүүс байгаа. Хамгийн гол нөгөө яг түүхэн тийм үлгэр жишээ болох хүмүүсийг ном зохиол одоо янз бүрийн байдлаар ингээд үлдээсэн тэрийг нэг нь унших залуучууд нэг үлгэр дуурай тэндээс авах тийм боломж нь их байдаг тийм ээ. Тэндээс суралцсан юм бол их байдаг. Тэрүүнд бол их баярлдаг л да. Тийм. Хамгийн хүний амьдралд олох ёстой хүмүүжил тэр нэг ёс зүй шүү дээ. Зүй ёс. Тий. Япончуудын нэг зүй ёс гэж нэг мундаг юм байна. Одоо бүр амиа өхөөс буцахгүй харакири хийгээд гэдсэн онгоолохоос буцах. Харакири бол ер нь амиа хорлох үйлдэл бол биш. Биш. Тэр бол ерөөсөө яг өөрхөн зарчмыг томхолж байгаа. Тий. Тийм. Би баг одоо том ритуал одоо том юу юм шүү. Яслал. Тий. Би үнэнч байсан. Тий. Би үнэнч байсаар өөрийнхөө үзэл бодол зүтгэж байгаад үнэнч байсаар би энэ хорвоо орхилоо. Мишима гэдэг мундаг зохиолч би л дээ. Бас харакари хийсэн өөртөө өөрийгөө бас игүүтгсэн. Бас л их орныхоо төлөө тэр хаан засгийн эсрэг. За тэг ингээд цааш нь ингээ харъя. За ингээд яв. За энэ ч нэг сүлд оруулсан пост. Энэ нөгөө манай аавын Алдан босгот өндөр гэгээний хооронд Илүүхийн битүүгээд энэ Булган аймгийн Тишг сумын нутагт байдаг ийм газар юм байгаа юм л да. Тэгээд манай яг миний өвөг дээдс маань бол ар гөрөөчин өвгтөн гэдэг гөрөөчин гэдэг ярьдаг. Тишг сум чинь бурятууд ихтэй халахууд нь болохоор гөрөөчтийн одоо удам ухсаа гэдэг юм явдаг ийм онцлогтой. Тэгээд ер нь бол яг өвөг дээдс маань бол бүр ухсаа нь ярил үр хангай улсууд байсан юм шиг. Тэгээд говьруу нэг нүгээд одоо яг галдан бошиг энэ дээр бичсэн зүйл бол тийм утгатай юм байна. Галдан бошигт өндргийн хооронд ийм одоо монголчууд хоорондоо л одоо үндсэндээ одоо дайм байлдаан болсон. Энэ монгол хүнээ алахгүй гэдэг ингээд одоо монгол хүмүүсийн хөвдөөс зэвсэг ахсахгүй гэдэг. Тэгээд ингээд одоо бүлэг ийм айл өрхүүд өмнө говьруу нүгээд тэндээсээ хойшоогоо юм одоогийн Булган аймгийн Тишг сумын нутг руу ингэж нүүсэн. Тийм яг за цааш нь явъя. Тий. Энэ яг зөвхөн би ингээд таарлцсан болгоныг асуугаад сураад байгаагийн учир бол чиний нүүр царай, аяцсан, бодол санаа бүх юм чинь энэ дотор байгаа юм. Бидний өнөөдрийн танилцдаг арга энэ л болчлоо тийм ээ. Тий. За энд юу болж байна? Энэ нэг юун дээр Хишиг ариун индустриал компани гүйцэтгэх захирал ард намаас миний одоо ажиллаж ирсэн компани маань Хишиг ариун компани гэдэг. За чи тэгэд юу төгсчөөд
Японд ирээд ингээд чи нийтийн ажилд ихэд үхийлэн орсон байна. Япон хүн шиг. Япон хүн шиг гэснээс би нэг нийт тийм хэлж баахан инээд бас нөгөө манай ээж ингээд том шариун шардаг байхгүй юу? Тэгээ Япон шиг ээж нэрлэлсэн. Тэгээ би тэрийг Япон шиг гэж нэгээд ярихгүй юу? Манай ээж Япон шиг гэж хэлдэг ингээд тэгсэн чинь бөө инээдэн болоод тэгсэн липёшка гэдэг орос үгийг би өөрийнхөө Япон шиг гэж ойлгоод Япон хүн ийм л хаад идтiin багтаа. За тэгээд тэгээ хоёулаа сая их гоё юм. Тийм нэгээд гэхдээ яг нөгөө нэг тэгэл компани үйл ажиллагаанд оролцоод явахаар ч одоо тэгэл сайн муу янз бүрийн байдлаар яригдана. Тэгээд янз бүрийн хүмүүстэй холбоод энэ тийм одоо сайт маяг бичээд тэгээ энд нь ярилцлага өгсөн тэр ярилцлагын юм маань явж байгаа. Зөвгүй. Одоо хоёулаа би чамаас нэг одоо хоёр дахь юм асуух гэж байна. За чи ер нь ямар хөрөнгөөр ямар одоо цалин юмар амьдэрдэг, юу хийдэг, ямар бизнес хийдэг чи ер нь тэгээд явандаа одоо нийгмийн идэвхтэй юм байна. Нийтийн мөнгөнд ер нь хэр бодолтой орох хүн бэ? За сургуулаа төгсөөд Японд 5 жил ажилласан. Бизнес төлөлтийн хэлцэд одоо төсөв санхүү ямар байгууллагын бизнес төлөв? Softbank гэдэг одоо манайхаар бол Mobicom шиг компани харилцаа холбоо мэдээлэл. Тэрний бизнес төлөвлөлт. Бизнес төлөлтийн төлөлцөд нь 5 жил орчим ажиллажсэн. Дэлхийн хэмжээний компани бизнесийн төлөвлөлтийг хийдэг. Надтай хамт яг ажилд орох үед 2700 шинэ ажилтаа орж ирсэн. Яг мөр зэрэгцээд. Тийм үү? Зөвхөн тэр жилд одоо ажилд орсон шинэ ажилтнууд 2700. Тэр 2700 залууг нэг болоод орж ирсэн. Тэгээд хуваарлагдсан хэлтсэн маань бол тийм бизнес төлөлтийн хэлтсэн байсан л да. Тэгээд 5 жил ажилласан. Тэгээд Монгол орондоо эргэж ирээд нэг өөрөө компани дээр байгуулад явж байгаад 2013 оноос эхлээд одоогийн гişиг арин гээд манай одоо ойрын хамаатан ах юм компани л да. Тэгээд ингээд ерхий менежер орсон. Тэгээд тухайн үед бол яг та манай Монголын ер нь хувийн хвшил компаниуд чинь ихэнх л 1990-ад онд анх ганцаг дээрээс боссон хүмүүс тийм ээ ингээд өөрийнхөө одоо бас сэргэлэн авиас одоо хөдөлмөр зүтгэлээрээ ингээд босгоод ирсэн тийм компаниуд олон байгаа. Тэгээд миний хувьд бол яг Японд бас ажиллаж байсан тэр том компанид ажиллаж байсан тэр одоо дадлаг туршлага тийм систем гэх юм уу тийм тэрийг нэвтрүүлэе гэж одоо бодож исэн. Тэгээд тэгж бас ажиллах тийм гоё боломж цаг хугацаа бүх юм гоё таарсан л да. Тэгээ яг намайг орох жил одоо Эрдэнэс тавталгын баруун цанхийн уурхай ажиллаж эхэлсэн. Тэн дээр Монгол компаниуд, дотоодын компаниудын хооронд тендер зарлаад тэгээд тэр тендерт ялаад тэрнээс хойш ер нь Эрдэнэс тавталгын одоо уурхай дээр ажиллаж байгаа ийм компани байна. Ийгсэн. Одоо энэ бол ойлгомжтой. Энэ бол чиний амьдралын одоо баталгаа. Тийм ээ? Чи бол энэ компанид зөвлөх хийн үү, юу хийн үү, ямар ч байсан чи үүсгэн байгуулсан. Яг байгуулсан байсан компанид одоо орж ажилласан. Тий. Тэгвэл чи бол одоо хон ингээд хүний халаас руу хараад байхгүй юм байна шүү дээ. Тийм амьдралд хүрсэн юм байна. Тийм үү? Ер нь тэгээд хулгайд бол жижиг том гэж байхгүй шүү дээ. Жижиг том гэж байхгүй. Хулгайд бол хулгай. Тэрийг бол үзье ядна. Үзье ядна. Үзье ядна. Үзье ядна. Тий. Ер нь одоо хувийн хвшил дээр ч гэсэн одоо юу гэдэм бэ? Манайд бол бас ийм завчих, тий? Хулгайлах, дундаас нь мөнгө унгаах ийм одоо зүйл бол бүр хэвэн байна шүү дээ. Төр гэлтүүгээр хувийн хвшил дээр ч байна. Тэр бол үнэхээр одоо үзье ядна. Гутамшиг байхгүй юу? За баярлалаа. Наадах чинь сайхан үг байна. За одоо хоёулаа би чамаас тэр ямар ч байсан чиний сэтгэлийн үгийг авчлаа. Чи хэрвээ элдв тим юмд орооцолдох юм бол чи бол ер нь баг Япон заншлаар игүүдэх хүн ба шүү дээ өөрөө. Тийм ээ? Одоо тийм л. Энэ тэгээд одоо тийм яг ийм олон хүний өмнө хариуцлага хүлээх тий одоо тэр нь компанич бай, төрийн байгууллагч бай, одоо олон нийтийн байгууллагч бай тий хариуцлага хүлээн гэдэг тийм юм үнэхээр ингээ орж байгаа бол одоо нэгэн тиймд орж байгаа бол тийм бижиг ашиг сонирхол хувийн тим юм миг бол одоо үнцээр нь таягдахаас арга байхгүй.
Тий 30 жилийн өмнө хэрвээ тийм тарьсан байгаа бол яах гэж орж байгаа юм бэ гэдэг асуудал. 30 жилийн өмнө тарьсан жимсний модноос жимснүүд нь яг сайхан боловсроод бэлэн болцсон сайхан дээрээ болоод ирлээ л дээ. Ер нь хүний амьдрал 30 жил бол яг нэг тийм юу өгдөм байх. Үечлээ өгдөм байх. 30 жил. Сүүлийн 30 жилийн үр жимс бол та нарт нэг юм зөв сэтгэлгээ байна. Хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, өөрийнхөө хүчээр, өөрийнхөө оюун ухаанаар амьдрна. Тэгээд ер нь бол энэ хорвоос явахдаа юу ч авч явахгүй гэдгээ мэддэг. Тэр үедээ л сүнс халаасгүй хувцастай байдэн шүү дээ. Кармагүй хувцастай шүү дээ сүнс гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд та нар үеийн залуучууд ийм сайхан хүмүүс байх юм тэгээ би энд итгэж байгаа. Ер нь манай одоо чив тэр үзээд сууж байгаа хүмүүс итгэж байгаа. Аргагүй та нар цоошин үе, цоошин сэтгэлгээ бүр шал өөр хүмүүс хүрээд ирсэн. Сайн байна уу? Орох уу гэдэг шүү дээ. Тэгээ би яг оруулахгүй байж байгаа да гэх юм уу? Тэгээ ингээд танилцсандаа их баяртай байна. Миний дэ ястай сайхан байна. За цааш нь нэг түрүү нэг ингээд өнгөрөхөд нэг хүүхэд тий наадах чинь. За илүүд явуулчих та. Дуугийн тавих нь тий. Дуугийн. Бүр ихний. За. Хоёулаа сонсъё. Ямар хөөрхий. Сайн тоглож штэ. Сайн тоглож. Чех туусан өсвөрийн хийчдийн тэмцээнд 2 дугаар байж. Эцэсэн тэгээд ер нь бол голцоо нөгөө мэрэгжлийн хөгжим бүжгийн хүүхдүүд байна эзэлдэг яг энгийн сургуулийн хүүхд бас энэ анхудагаал баригдсан. Тийм байна. Тэр мэрэгжлийн сургуулийн хүүхдүүд дундаас фестивальд байр эзэлсэн 3 дугаар байр эзэлсэн юм байна тий. Тий, одоо яг ганцаараа энгийн сургуулийн хүүхд. Тий, харин тий. Өөрөө хичээл сурсан, өөрийн багштай гэсэн үг шүү дээ. Тэр цаана нэг нөхөр бас хөгжим тоглох тухай бодсон юм шиг өн тэр цаана сууж байгаа нөхөр. Би энэ яг тэр өмөлөгч орой гэхдээ ажилласаа ирчээд нэг хоол идэ байжсэн чинь ингээ манай энэ хоёр ингээ. Би ялангуяа энэ цаатлын манай 3 настай баг байхгүй. Тэгээд яг ноот харж байгаад ингээ дараад дийсэн. Тэгээд би ингээ бүр аягүй сэтгэл хөдлөөд яг ер нь энэ яг ингээ харж байснаа. Тэгээд үнэхээр нэг бурхны бэлэг юм да гэж бодож ирсэн. Тэгээд тэрийг энд ингээ постонд оруулсан. Ямар гоё яасан сайхан танаа гэрүүл дээр нэг морины зураг байна тийм ээ. 2 морь юм уу ганц морь. Тийм байна. Ямар гоё. Хоёр хүүхд хоёулаа баг нь хэдтэй? Баг нь 3-тай, 3 хүүхэдтэй. Тийм. Энэ том нь 12-тай, тэгээд 8-тай, 3-тай. 3 хүүхэдтэй юм уу? Том нь одоо хэдтэй гинэ? 19-тай. 19-тай. Энэ охин одоо хөгжим юунд 10 жилийн хэдгээр ангид байна? 4-р анги. 4-р анги. Хийлч болох. Юу өөрийнх нь зүгээр амьдралын тийм одоо яг тэгээд амьдралаа чимжээж та өөрөө ямар зам сонгохын сайн мэдэхгүй. Гэхдээ урлагийг ойлгох тийм ээ. Урлагаар хичээл гэдэг бол бас хүн өөрөө одоо өөрөөрөө даван туулах өдөр тутмын бэлтгэл юм чинь бас их амаргүй хараад байхад. Ялангуяа манай гэр бүлийн хүн ихнэр бол одоо ингээл эд хүүхдтэйгээ зууралдаал ингээл харахаар бол бүр хаширмаар маш хөдөлмөр. Тэгээ яалтчгүй хүүхд ямар нэгэн юмар хичээлнэ гэдэг бол зөвхөн тэр хүүхдийн ордонд ч юм уу дугуулсан секц дээр биш гэртээ ирээд давтах хэрэгтэй болдог. Тэгээ тэрийг ингээд байнга өдөр болгонд тодорхой цагаар хийх нь бас амаргүй юм байна. Би манай гэргийн хийлч. За. Тэгээ хөгжим бүжиг төгссөн. Манайхны эхнэрийн талынхан бол нөгөө ардын чулуун, өдөрдаач, чамсран, жав энэ тэгээд манай ахын найзууд одоо энэ дөөрийнхэн бүхэлдээ хөгжим бүжигийнхэн биднээсийн найзууд зураачтаас одоо ингэчим ингээд тэгээд хамгийн сүүлд контемпорарист далхаа тэгээд эдний хамт олон абсурд талдаа би өөрөө хувийн театртай
Тэгээд биднээс бас яг урлагийн гэрвэл тэгээд биднээсийн энэ хөсөж мөрөөдөж хүн бүхэнд очиосоо гэдэг юм өөрөө гэртээ аль хэдийн цэцгэлүүлсэн байна. Баярлалаа. Зөвхөн энэний чинь төлөө л баярлалаа гэж хэлээд ханашгүй. Ийм сайхан юм байна. Тэгээд энэ хөгжим тоглож сурна гэдэг бол манай ирээдүйн үеийнхэнд тийм ээ зүгээр л энгийн өдөр тутмын. Гэтэ айгүй хэцүү. Тийм. Хийл бол бас хэцүү хөгжим юм байна. Хийл хэцүү, төгөлдөр хуур хэцүү, тэр ноотоор тэгэд их тийм санахаа их сайн болд юм шиг байл. За ингээд цаашаа хоёулаа нэг жижигхэн яваад. За миний дүү өөр юу танилцуулмаар байна? Юу ярим? Энэ одоо Япон бичиг үхий юм чинь. Энэ яг нэг юу н Япон болцоод нийт одоо энэ нэг юу. Тийм биш үү? Япон харагдаад байна. Тийм байна. Японд хөрөлттэй болохоор. За энэ тэгээд чиний одоо ярьд бүх юмнуудыг чинь эндээс ороод уншаад ер нь 5 үгнээс танигдаад байна гэдэг дуутай монголчууд. Наад дээр бичсэн 5 үгийг чи уншаад нөгөө хүмүүсийн бичснийг чи уншаад энэ хэмбэ гэдгийг ялгахтайгаа болцсон. Өнөөдөр тэгээд биднээсийн сонголт ер нь энэ коронавирус бидэнд их сайхан юм авчирч өглөө. Нэг талаас хэдий хүнд байгаа хэцүү байгаа ч гэсэн хэдий бид одоо удахгүй бас эдийн засгийн хүнд хямрал руу залгах ч гэсэн нөгөө талаас муу юм сайн талтай байдаг. Биднээсийг ямар ч хэсэн хүүхдүүдийг онлайн дээр хичээл хийдэг тийм ээ. Ийм юм руу одоо суралцаж хэлж байна л да тийм ээ. Бас монголчуудыг сониуцгоо шүү дээ. Маш хурд юм сурдаг. Гэхдээ яг эргэн тойронд би бас ээж аавдаас асуухад бол бас их амаргүй л байгаа юм билээ. Яг нөгөө гэртээ хүүхдтэйгээ зурлаж юмс. Одоо нөгөө багш хүн сургуулийн танхимд хүүхдтэд зурладаг. Тэр ачаал нь нөгөө гэрт байгаа ээжд нь ч юм уу, эмээд ирэн ч юм уу. Тийм байх. Ирж ах шүү. Тэгээ тэр хүмүүс ч одоо ингээ 24 цагаар гэдэг шиг ингээ банк тэр хүүхдүүдэд зурлаа даадган хэлэхээр бас стресстэй ядрах тийм бас байдаг юм шиг байна. Хараад тахад. За чи миний ойлгосноор бол чи өөрийгөө маш сайхан боловсруулжээ. Бие зассан гэж хэлэхээс жоохон тойроод идэг хүн. Бие сайхан боловсруулсан байна. За гэрээ сайхан засчээ. Танай гэр бүлийн хүн ямар мэргэжлийн хүн? Манай хүн олон улсын харилцаагаар төгссөн. Тэгвэл зүгээр ер нь бол аж аргалын компанид ажиллаж байгаад одоо хүүхдүүдтэйгээ гэртээ байдаг. Тийм байна. Чиний одоо нэг сайн тал та нарын үеийнхний сайн тал бол хүнд тийм их юм хэрэггүй тэр минималист амьдралыг ерөнхийд нь хандлагыг авч байгаа тэрлүүд зүгэлж байгаа учраас тэгээ нэг даад авахгүй байхан эли балаа юм цуглуулдаг үеийнхэн учраас би чамайг бол одоо гэрээ бол маш сайхан төвхнүүлсэн байна. Дээвэр, хоол, тийм ээ? Хэдэн асуудлууд биш тийм. Яг нь гэрийн доторх тэр одоо уур амьсгал ад жаргал тийм ээ. Ингээд гэртээ ингээд энэ сайхан хүүхдүүд маань ингээд хөгжиж байгааг харах. Тэгээд ингээд одоо ээж аав биенийгаа дэмжиж байгааг бас хүүхдүүд маань ингээд хардаг ч юм уу те. Тэр ад жаргал гэдэг юм бол хамгийн гол зүйл л дээ. Ер нь бол яг манайх бол би чинь Японд байхаас манай эхнэр бол ер нь Япон хүн л дээ. Тэгээд Японд хормоо хийгээд Японд амьдарч байгаад уучлаарай ер нь бол Япон хүн гэдэг маань гэргийн чинь нэр хин гэдэг. Эми. Яг Япон хүн гэдэг маань би сайн ухахгүй л байна л да. Япон үндэстэй одоо Япон. Тийм. Зөв. За. Тэгээд ер нь бол яг бид нар чинь тэгээд Японд амьдарч байсан дараа нь гээд их орондоо нүүгээд ирцгээсэн. Зөв. Тэгээд Японч ер нь бас нэг юм жижиг байр байшинд амьдардаг. Манай одоо Япон бэр юм биш үү? За тийм ээ. Тийм ээ. Япон бэр юм байна. Чи бол одоо Японы хүргэн. За тийм ээ. Тийм байна, тийм ээ. Яасан сайхан. Биднээс одоо энэ нэг улс үндэстэн маань ингэж одоо тархаж дэлхийн хүмүүс л болцгож байна л да. Тэгээс урд нь гэр дотроо л гэрлээд явдаг байлаа. Одоо гэтэл сайхан тараад ингээд энэ дэлхийн хүмүүс болж хувирж байгаад их баяртай байгаа. Яасан сайхан. Тэгэд гэргийч нь бол одоо яг нэг Япон эмэгтэй бол ингээ яг нэг хүүхдээ хүмүүжүүлээл гэртээ байгаад яг ингээд бүх юм бэлдээл тийм үү. Жижигхэн хэрч байсан арилгаал ингээ тийм ээ. Чигчтэй. Тий яг вэ тэгэл яг энгийн л дээ манай хүн чинь бас зарим хүмүүс чинь хараад ер нь их монголчин юм байна гэдэг л бас
Тийм. Ер нь нэг юм хээгүү маягийн. Тийм. Би нэг Япон өвгөнтэй танил байсан. Тэр Японоос нэг сакура авцраад энд тарьсан да. Тэгээд нэг юуны дээр гэд жижигхэн хөрхөн гацуурын дээр гэд. Тэгээ гацуурын тэр хоёрыг гэрлүүлсэн. Маш сони яс хийж байгаа. Тийм байна. Тэгээ гэрлүүлж нэг гэрүүл болгосон. Бид хүмүүс нь хоорондоо гэрлэх бол нэг өөр хэрэг. Соёл. Байгаль, соёл гэрлэх ёстой. Бид бол Азийн одоо толгойлогч, тэргүүлэгч одоо юу гэдэг ер нь тодорхойлогч улсуудын нэг учраас тэгээд их гоё тийм ясал хийсэн. Тэр их мундаг хөш байсан да. Ер нь тэгээд бас нэг юм байлаа. Хоёр өөр нийгэм, өөр соёлтой шал хоёр өөр гэр бүл тийм ээ. Одоо хэл одоо тэгээд тийм байх тусмаа харин биенийгаа их ойлгоё гэж хичээдэг юм байна. Яг тийм. Одоо адилхан монгол хүмүүс одоо юу гэмд адилхан монгол орондоо тийм адилхан л тийм гэр бүл Улаанбаатарын гэр бүлдж байт юм ингээд төр төслөө гэхэд гэтэл яг цагаад л бол хоёр өөр айлын соёл үжил хандлага гэдэг юм чинь бас шал хоёр өөр байдаг. Гэтэл за энэ хүн надад адилхан гэдэг байдлаар бодоод тийм маргалддаг ч юм уу. Яг намайг ойлгохгүй юм гэдэг ч юм уу. Бүр тэс хоёр өөр орны өөр соёлтой хүмүүс. Ингээ нэг бас нэг гэр болоод ингээ явахаар энийг өөр ухраас ойлгохгүй байгаа даа гэдэг ингээ нөгөө нь ойлгох тийм бас хүсэл сонирхол гэх юм уу те сэтэл илүү бас хүчтэй байдаг юм. Наад соёлын мөргөлдөөн чи биднээсээ социализм үед байсан тэр үеийн өөр хүнтэй гадны хүнтэй суучаад ойрцож хайрлаж дурлцхаад тийм ээ гадаадын иргэнд дурлаж болохгүй гэдэг хайр цэгнээсээ гарахын тулд өндөрөөс өсөрч байсан түүх бий. Тэр үеийн хэл хүүхдээ авцарч хайчихад өөрөө гадаадад амьдэрсэн түүх хүртэл байна. Тэрний үр хүүхд өнөөдөр эхлээд хэцүү байсан одоо харин бүр бахархал болсон явж байна. Тэгэхээр биднес нөгөө нэг хатуу хайр цэгнээсээ гарч дэлхийн хүмүүс болж байгааг энэ шинжилдэ тийм учраас баяр үргээ ёстой сайх юм байна. Манай одоо бөхчүүч гэсэн тийм маягаар л явж байгаа шүү дээ. Тэгээ ахын чамд нэг кофе чанж өгье. За. Тэр хооронд аюулаа одоо чиний хүсэл мөрөөдлийн тухай ярилцъя. За. Тий. Залуу хүн хүсэл мөрөөдлөө ярих шиг сайхан байхгүй манай энэ нэвтрүүлгийн гол чимэг бол энэ. За. Тэр Япон үгний тухай. Тэгээд тэр Япон үгэн Японоос сакура авцраад манай энэ модны дэргэд энэ ургасан модны дэргэд нөгөө Японоос авцарсан сакурага энэ хажууд нь тавиад тэр сакураны ялхаа. Тийм тэгээд ясал хийчихэд гэрлүүлчихэд тэр нэг мод энтрээ зохиол үндэснийхээ хувцсыг өмсөөл яг гэрлүүлчихэд ингээд Монгол гацуурыг Япон одоо сакурата гэрлүүлчихэд тэг явсан. Миний сайн нөхрөлдөө бас киношник кино хийдэг хүн. Тэрнээс хойш 20 гаруй жил өнгөрсөн байна. Тий. Хоёр ер нь танилцаад хэдэн жил болж байгаа юм? Одоо яг л 20 жилийн өмнө танилцсан. Тийм байна тийм ээ. 20 жил. 21 дэх жил рүү ороод явж байна. Зөв. Тэгэхээр та нарыг танилцсах үед л бид бас одоо Япон Монголын хооронд сэтгэл санааны бас тэгээд ёс заншлын гүүр болоос бид нэг л төв дээр нэг л одоо орчинд амьдарч байгаа нэг агаараар амьсгалж байгаа хүмүүс гээд билэгдээд манай тэр өвгөн сайхан ясны хийж ирсэн. Жижигхэн байсан гэсэн үг үү? Тэгэхээр энэ яг нэг бас нэг манай монголоор хэлдэг шүү. Хүн болох гэдэг юм гэдэг шиг. Тийм хэмжээнд байсан тийм. Одоо сайхан ингээ ургацсан. Тэр сакурагаас 2-3 ах байсан юм уу? 4-5 ах байсан. Одоо нөгөө сакуранаас ургацсан байна. Сакуран тэндээ. Ямар сайн. Японд байгаа. Тийм. Тэгээ энэ сэтгэл санааны хоорондоо энэ хоёр чиг гэр бүл байна. Гоё бэлэг тэмбэрэлтэй гоё юм байна тийм ээ. Тэгээ би энийг хөөрхөн хайрлтыг энэ модыг. Одоо Японы хүргэн байна шүү дээ. Японы чи байхгүй юу? Тийм. Чи байгаа. Тэгээд их сайхан ургаж байгаа яагаад ч юм бол зүгээрээс ганцаараа цойлол байгаа юм. Тэгээ энэ орчин их сайхан таарцсан. Тэгээ манай гэрги их сайхан арчилдаг. Тийм учраас битэр бол одоо нилийн эрт 4 сарын одоо дундуур
бичлэгээ хийж байгаа 5 сарын 1 буюу аавын чинь нэртэй Майн баярын өдөр энэ нэвтрүүлэг цацагдана. Тэгээ би түрүү өнөөдөр гэж ярьдаг маань тэр их баяртай байна. Аавдаа өгж байгаа бэлэг ч юм уу тий их хөөрхөн тий. Тэгээд энэ улс гүрнүүдийн хоорондын найрамдал сайхан нөхөрлөл бүр улам батсан бэхжээд улам хайраар дүүрэн болох болтугай. Чи одоо хайр сэтгэлийн үр шимстэй Япон Монгол хоёрын одоо үндэсний хайр сэтгэлийн үр шим танай хүүхдүүд манай хүүхдүүд тий. Одоо энэ бол хөрхөн тэр дээрээс нь хөргөн боргосонууд унна бас. За тэгэд би чамаас түрүү асуусан. Кофе гороод айлсан. Асуултаа хариуг авна да. Чи юу хүсч мөрөөдөж явна вэ? Чи юуны төлөө зорино вэ? Одоо ингээд хүүхдүүд гол дээр одоо тоглож гэж бодъё л да. Тийм ингээд голын ус нь юм булангартай, шавар шавхаа болсон, бохирдсон. Эргэн тойронд нь хог ингээд нэг нэвсийт хог болсон юм заван. Тэгээ яг одоо өнөөдөр манай хүүхдүүд яг л ийм орчинд тоглож төрөмсөж штэ. Юм тийм ээ. Яг нийгмийн одоо улсын бас байгаа байдал. Тий. Энийг бол цэвэрлэх хэрэгтэй гэж боддог. Чи цаад утгаар нь хэлж байна. Тий. Ерөөсөө л амьдрах орчны ирээдүгийн цэвэрхэн болох юмсан. гоё юм цэвэрхэн сайхан нийгэм үлдээхэд нэг хувь нэмэр оруулах юмсан. Одоо нэг 30 жилийн дараа хэд бол би нэг 70-аад настай байна тий. Тэр 60-70-аад настай байх үед нэг Монгол орн маань дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй 30 орны нэг болж байгаасаа гэж боддог. Яг хөгжлийг бол янз бүрийн хэмжүүрүүд байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр нэг 200-аад орн үндсэндээ бол янз бүрийн хэмжүүрээр ингээд хэмжигддэг тийм ээ. Тэгээ манайх бол голцуул нэг 100 хавцаад нь байгаа. Тэгээ хамгийн түгээмэл одоо хэмжүүр одоо хүлээмжшүүрэгдсэн хэмжүүр бол хүний хөгжлийн индекс гэдэг тийм ээ. Одоо байгаа. Хүний хөгжлийнхөө одоо үзүүлэлтээр бол манайх 92 маяг дээр явж байгаа. Тэгээ би нэг юм ингээд үзсэн авилгал одоо нөгөө Transparency International гэдэг юунаас гаргадаг авилгын индекс гэдэг байгаа. Тэгээ авилгын индексээр хамгийн цэвэрхэн дэлхийн 20 орн яг хүний хөгжлийн индексээр тэр 20 орны 18 эхний 20 дотор орж байгаа. Яг давхцаж байгаа байхгүй. Тийм байна, тийм байна. Аргагүй л үзүүлэлт мөн байна. Тийм үзүүлэлт. Яг нэг 2 орн нэг яг 20-доо ороогүй нэг доош оч юм уу те. Тэгээ хүний хөгжлийн одоо үзүүлэлт дотор ч нэг том чухал хүчин зүйл бол нэг үзүүлэлт нь бол яг одоо орлогын үзүүлэлт байгаа те. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн. Өнөөдөр бол манайд бол энгийн яг одоогийн зүгээр долларын ханшаараа тооцоод бол $4,000 одоо нэг хүнд ногдож байна. Энэ чинь бол нэг Дэлхийн банкны одоо төрөл категориор бол яг дундаж хөгжилтэй орны энэ чинь хоёр ингээ хуваацсан тэрний яг нэг доод засгийн дээдлэлт нав. Өөрөөр дундаж хөгжилтэй орны яг дунд нь л байгаа. Ийм байгаа даа. Тэгээ энэ маань нэг 12 одоо $4,000. За нэг $12,000 өдөр болж иж одоо нэг Орос, Морс ч юм уу те тэтэртүүд өхөн. За тэгээд эхний тэр дэлхийн хөгжилтэй 30 орны нэгэнд орохын тулд нэг ядаж нэг $24,000-5,000. Одоо бол нэг Чех ч юм уу яг бидэрт арай ойрхон орноор нь яриад Эстон ч юм уу тий. Эстон. Тэр орнуудын төвшөнд очихыг нэг харах юмсан тэрэнд нэг хүн нэг өөрийнхөө хүн нэр оруулах юм гэж боддог. Би чамд итгэж байна. Сая энэ машины сигнал дуурж байгаа шиг ингэж цочтол хэллээ чи намайг. Тий. Надад тэрийгээ бүр чанга дуугаар хэлж байна. Та нар даруухан Японд гэсэн хүмүүсийг даруухан байдаг тийм ээ. Гэхдээ ер нь бол би чамд итгэж байна. Та нарт бас итгэж байна. Итгэл гэдэг хамгийн сүүлд л явдаг гэж шүү дээ. Тий. Итгэл гэдэг. Тэгэхээр энэ итгэлийг мань дааж яваарай. Тэгэхин тулд би чамд энэ итгэлийн бэлэг тэмдэг болгож энэ 100 гэдэг ийм тэмдэг байгаа. Тий. Энийг барьж байгаа. Энийг би чамд зүүж өгнө. За энэ бол нэг тийм шагнал магнал урамшил уралдаан тэмцээн биш. Энэ бол зөвхөн итгэл. Чиний хүүхдийнхээ өмнө нэр төртэй байх тийм ээ. Тэр итгэл байх болно. Баярлалаа. Тэгээ одоо энэ ингээд бичлэг үлдчихэж байгаа учраас одоо энэ чинь бичлэг чинь мөнгө тийм ээ. Тийм шүү дээ. Одоо
20 жилийн дараа, 30 жилийн дараа би энийг ер нь хадгалъя гэж бодож байна. Яг энэ. Хадгална. Тэгээ эргээд би энэ бичлэгийг үзэхэд яг ингээ авч иж үлээ. Тэгээ яг энэ хэлсэн үгээр явж үлээ. Тэгээ энэ модны дээр гэж. Тэгээ энэ одоо өөр өндөр ургацсан байх ба. Энэ Энэ Монгол орн бүр гоё болсон байх ба. Тийх байх. Тэрний төлөө биднээс амьсгалж, амьдарч, хөдөлмөрлөж, зүтгэж яваа юм шүү дээ, тийм ээ? Сайхан ахын их баярлалаа. Сайхан залуу байна. Биднээс одоо ингээ хотынхаа чимээн дунд, тийм ээ? Тий. Одоо чиний л одоо төлөөлөгчөөр ажилладаг хот шүү дээ. Хотын иргэдийн төлөөлөгч. Зовлонтой, мянган асуудалтай, тийм ээ? Өдөр болгон тэр дээр ингээд одоо бужигнаатай. Асуудлыг сайхнаар харуул асуудал өхөн сайхан болж өрнө. Ягаад гэвэл асуудалтай байна гэдэг чинь өөрөө гоё. Асуудалгүй болчихвол яах юм? Утгагүй болно шүү, тийм ээ. Би компанийнхаа менежер одоо залуучууд бас хэлдэг байхгүй. Ажил гэдэг чинь амаргүй шүү дээ. Ингээл өдөр тутам л асуудалтай тулгарна тий. Стресстэй. Тэгээ яг ингээл гутж гунаад ингээр нь хэлдэг. Үгүй ээ. Менежер хүн гэдэг бол асуудлыг зохицуулж менеж хийх. Зохицуулахын тулд чинд байгаа маа. Хэрвээ ямар нэгэн асуудал саад бишэл байхгүйсэн бол чиний хэрэг ерөөсөө энд байхгүй. Тэгэхээр чи зүгээр ажиллаа хийж байгаа. Харин яа тэр стресс гэдэг юм уу те? Тэр юм давж гарах уу гэдэг. Тэр менежментээ чи өөрөө хийх хэрэгтэй. Тий. За ингээ би тэр яриад төгсөж байна. Хажууд одоо хүнд даацын машины чимээ, тийм ээ? Энэ одоо моторын тэр байнгын цохилт, хөдөлгөөн, энэ гол гудамжаар явж байгаа урсгал, энэ бүхэн дандаа хөгжил рүү чиглэж хөгжлийн хөдөлгөөр болж байна л та. Тэгээд ийм орчинд би чамтай яриагаа төгсөж байгаад их баяртай байна. Бүр амьд, тийм ээ? Бүр ингээд үзүүштэй, бас сонирхолтой сайхан орчин. Тэгээд энэ модны дэргэд яриагаа төгсөж байгаа. Бас яг энэ цаг үе чинь нөгөө дэлхийн нийтэд одоо цаар тахад коронавирус ингээд тархсан байгаа ийм үе шүү дээ. Тэгэхээр бас монголчууд бид бас азтай байна тийм ээ. Одоо ингээд өнөөдөр энд ингээд бас амьдрал бужигнж байна. Тий. Бас одоо тодорхой хэмжээгээр энэ хяналтандаа авсан байна. Тий. Тэгээд бас энэ чигээрээ ингээд энэ цаар тахлыг бас их орондоо дэлгэрүүлчихгүй байх. Тийм ээ. Тэгээд энэ ингээд амьдрал энэ одоо бүхэн маань хэвийн ингээд сайхан үргэлжлээд ингээд одоо яваасаа гэж ингэж бодож байна. Бүр тэгээ хөгжил дэвшлээд биднээс их сая мундаг нэгтгэхэд нь шүү дээ энэ зовлон. Тийм ээ. Энэ сэтгэл санааны маш аюултай одоо тест шалгуур биднээсийг маш сайн тестлээ. Буюу шалгалаа. Тэгээд дуусаагүй л дээ. Одоо яг нэг бизнес эрхлэгч өдөр тийм ээ. За маш олон хүмүүст бол их одоо ингээд цаашдаа бас хүндрэл үүсэх магадaltaй. Тэгэхээр одоо тэгээд гэхдээ л би даван тоолно гэдэгт итгэлтэй байгаа. Яг чиний ингэр дээр зөөж өгсөн 100 гэдэг шиг л итгэлтэй байгаа. Ингээд 100-ны 1-д баярлалаа. Тэр яриа өндөрлөө. Танайхан чинь хэдэн хэмийн налуу байх хэвээр. За сайхан байна. За хоёулаа татгшаа оръё да. За тэг цааш шиж.